За та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. За яриа болж байна уу? Болж байна уу те? Яриа. Сонсож байна. Бодистой явдалд орох ном бодистгэлийн тус эрдэм гарч байна. Тэгээд тус эрдэмийн олон талаас бодоод байх юм бол тийшээ одоо дуршил төрнө. Дуршил төрөх юм бол хичээл зүтгэл бий болж ирж байгаа. Тэгэхээр ямар нэгэн одоо тус эрдмийн санаагүй үед бол дуршил төрөхгүй болохоор хичээл зүтгэл төдөлөө явж өгөхгүй орхичод байна гэсэн. Тэгэхээр юм дуршиж гин гэдэг бол тийшээ хичээл зүтгэл байхаар байна л гэсэн. Хүн дуртай юм руугаа бол одоо цаг зориулах, тэгээ хичээл хөдөлмөр зүтгэл гаргадаг. Тэгэхээр энэ тус эрдмийн олон талаас бодох шаардлагатай болж ирж байгаа. Тэгээ ялангуяа тарны ван авшиг авахд эхлээд одоо бодисдын санваар авч иж тэгээд тарны ван хүртэх хэрэгтэй болдог. Тэгээ бодисдын санваар авцсан тохиолдолд одоо 18 зүйл сах шаардлагатай болж байгаа. Тэгээ тэнд нэгт одоо энэ тус эрдмийн бас дахин санджих хэрэгтэй байна. Тэгэхээр тэр санварыг одоо захий гэсэн ч тус эрдмийн бол зайлшгүй бодох шаардлагатай. Өдөр болгон одоо туршил төрүүлээд тус эрдмийн ингээ бодоод байх юм бол ийм одоо тус эрдэмтэй, ийм ашиг тустай энэ сайхан сэтгэлийг одоо үүсгэе, бүтээе, бодиссэтгэлийг төрүүлэе гэсэн одоо хичээл зүтгэл аяндаа үүсгэр байна гэсэн. Мөн буюу хураахад одоо орны хүч маш их бас нөлөөтэй байдаг. Ерөнхий харахад хоёулаа яг ижлэхэн зүйл хийж байгаа юм шиг боловч тэр хүний сэтлээс нь хамаарат ялгаатай буюу хураадаг. Одоо энэ насыг бодоод юм уу ямар нэгэн үйл бүтээхийн тухайд зөрөөд буюу үлдэх юм бол тэр буйны өвөр тэр үлийн бүтээгээд дуусчдаг байна. Тэгэхээр сэтэл хамаг амьтныг бодсон сэдлийн үүднээс туслая. Бодистгэлийн үүднээс буюу рах юм бол хязгааргүй харивждаг. Харахад яг ижлэхэн үйл хийж байгаа боловч үр дүнгийн хувьд тэр хүний ямар сэтлээс хамаарат буюу их хураах уу бага хураах уу гэдэг шийдэгдэнэ гэсэн үг. Тэгээд ном эхлэхийн өмнө аврал одуулаад бодистгэл үүсгээд ном эхэлж байгаа нь одоо ном явсны энэ буйныг одоо төгс гэгэрсэн бурхны угт тэр буйны үрлөө оруулахын тухайд эхлээд аврал одуулаа хүчээр ч хамаагүй юм бодистгэл үүсгээд байна гэсэн үг. Тэр ямар л амар амгалан жаргал хүсэж ин тэр буйны үр дүнд гарч байгаа болохоор аль болох л одоо ариун их буюу хураах тусмаа бид хүнд хэрэгтэй байна гэсэн үг шүү дээ. Өөрт ч хэрэгтэй байна, бусдад ч тусгах. Тэгэхээр хамгийн их асар дэлгэр тийм буюу хураах арга зам бол одоо энэ бодистгэл хөтлөгдөд хийж байгаа үйл бол буйныг хязгааргүй хураах тийм боломж бүртгэхээр байна гэсэн үг. Тэгээ одоо сая тус эрдэм яваад исэн. Тэр одоо тус эрдэм бол сонсон төдийгээр ийм тус эрдэм бол гарахгүй. Энэ бодистгэл үүсгэх юм бол ийм тус эрдэм гарна шүү гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр одоохондоо бол одоо энэ тус эрдэм бол шууд гарахгүй байх нэ. Би тэгэхээр бодистгэл төрсний дараа л ийм ашигтай тус эрдэмүүд бол гарнаа гэсэн. За тэгээ ном эхлэхийн өмнө бурхан ном хуур 3-т аврал одуулаад тэгээ бодистгэл үүсгэж байгаа энэ 4 шат номыг хамтдаа уншия гэдэг. Сэтэл засгийн тухайд. Тэгээ бодистгэл аврал одуулаад хийж байгаа бол бурхны ном. Бодистгэл төвтлөгтөд хийж байгаа бол одоо их хөлгөний ном болж байгаа. Буйныг асар хэр хураана гэсэн. Тэгэхээр бид хэдийн хийж байгаа
энэ үйл одоо нэг цагийн хугацаанд одоо ном сонсож байгаа бол бод сэтгэлд ингээ хөтлөгдчих юм бол ирээдүйд бурхан болохын үг буйныг хураана гэсэн. Тэгэхээр харахад ижлэхэн үйл хийгээд байгаа боловч буйны ялгамжаа нь өөр байна гэдэг бол сэтлээс хамаарж байгаа болохоор хамтдаа энэ бод сэтгэлийг үүднээс нэг цаг сайхан ном явъя гэсэн байдалтай. Тэгээд ном сонсох үед анхааралтайгаар сонсох хэрэгтэй. Тэгэхээр энэ нэг цагийн хугацаанд бол өөр юмд сатаарах биш. Яг оюун аянд тушааж төвлөрөлтөй сонсох хэрэгтэй. Сэнжэн чадон зөвжөө чономда чөнчөөгөрдөө дэйний 접서chen 다기에 전서저에 성남제 너도 벤처 선전 너버쇼 сэнжэн чадон зөвжөө чономда 접서chen 다기에 전서저에 성남제 너도 벤처 선전 너버쇼 сэнжэн чадон зөвжөө чоном 전초거도 дэйний 접서chen 다기에 전서저에 성남제 너도 벤처 선전 너버쇼 сэнжэн чадон зөвжөө чоnom다 전초거도 дэйний 접서chen 다기에 전서저에 성남제 너도 벤처 선전 너버쇼 За энэ тус эрдэмдэр тэр мэд буян ялц баг бөгөөд игнэгт дэстэж үгүй хилэнц маш их хүчтэй. Түүнийг туулсан бодийн сэтгэлээс бус тэр мэд буян бусад алинаар сүрээр дарах болмоо гэд. Өмнө нь явсан одоо түнэр харанхуй шин нэг гэрэл тусах төдийд нэг жоохон цахилгаан захихдуудад нэг гэрэл асаад буцаад харанхуй болж байгаа шиг. Одоо бид хэдий энэ байгаа байдлыг харах юм бол одоо буйны сэтлэхээс илүү хилэнцэн үйл одоо муу сэтгэл давтаа хилэнцэн үйлийг л хийгээд байна гэж. Тэгээ үлийн үрийн энэ ойлголтод ухаарал төрөөдөх юм бол өөрсдийн байгаа байдлаа харахад одоо 10 хар нүгэлтэргүүтэй энэ хилэнцэн үйл их л хийж байгаа юм бол хайшаа явж байгаа нь бол тодорхой байна л гэсэн. Тэгэхээр тэр нэг буйны сэтэл төрж байгаа нэг жоохон гэрэл асж байгаа тэр байдал дан ганц бас өөрийн хүчээр биш байна гэж. Бурхан бодсод оноор дээдс багш нарын ачаар нэг тийм буйны сэтгэл бид хүнд төрж байна. Тэгэхээр тэр их одоо хилэнц нүглийг арилгаж болох уу гэвэл боломж байна. Тэр боломж нь сүрээр дарах тийм их хүчтэй боломж юу вэ гэхээр бод сэтгэл. Хилэнцэн үр дүн зовлон гарч авал тэр зовлон сүрээр дарж арилгах бодо боловсроогүй байгаа тэр муу үлийг арилгах боломж бол энэ бод сэтгэлийн хүчинд л байна гэсэн. Тэгэхээр энэ бод сэтгэл гэдэг ямар тус эрдэмтэй байгаа нь бол харагдаж байна. Тэгээ бурхан багш айлдахт одоо хүний оюун ухааны 3 ангидад айлдсан. Хүслээс нь хамаарат. Одоо баг төрөлхөйдөн гэдэг анхан суралцагчийн оюун ухаан хүсэл зорилго бол маш богино харж байгаа. Энэ насны нэг амгалан. Тэгээ энэ насны амгалангаас жоохон шунал уцаад дараа төрлийн нэг амгаланг чухалчлаад ирэх юм бол тэр баг төрөлхөйдөн болно. Дараа төрөлдөө нэг тэнгэр хүний сайн төрөл авчихсан гэсэн тийм зорилготой байх юм бол баг төрөлхөйдөн болж ирж байгаа. Өмнөх хичээл дээр бас хэдүүлээ явсан. Зөвхөн одоо энэ насанд шунсан шунал гэдэг бол бид хэдийн оюун ухааныг маш жижигхэн болгоод зөвхөн нэг ахуй үйс энэ биеийг хоолж унтлах нэг 5 метргүй амгалан төдий байх зөвхөн нэг энэ насны жаргал тэгээ дараа төрөлдний муу заяанд унчихгүй ийм зорилготой явуулаад байгаа нь бол энэ насанд шунсан шунал бид хэдийг бариад байна гэсэн. Тэгэхээр энэ ертөнцийн 8 ном гэдэг байгаа нөгөө хүсдэг 4 зүйл хүсгүй байгаа 4 зүйл байгаа шүү дээ. Нэр алдар, эд баялаг, магтаал. Тэгээд төр зүрийн юм жаргалтай байдал энэ 4 зүйл. Хүсгүй байгаа 4 зүйл нь нөгөө нэр алдарт нь жоохон саад орох.
Тэгээд одоо муулах, шүмжлэх байдаг юм уу? Тэгээ гарц гарах жоохон зовлонтой байдал. Энэ дөрвөн зүйлийг хүсэхгүй. Тэгээ энэ ертөнцийн 8 алдаа гэдэг энэ ертөнцийн эдгээр зүйлд одоо шунал хүсэл хүчтэй болоод ирэхээр зөвхөн энэ насны тэр нэг төр зөөрийн жаргалыг бүтээхийн тухайд хамаг үнцэнтэй цаг хугацаа төрөлхтний төсөө хийж чадах байсан тэр боломж бүх юмыг орхиод яг энэ насны жаргалын төлөө шунал хүчтэй болоод ирж байгаа. Тэгэхээр баг төрөлхтний одоо оюун ухаанд бол ийм одоо жижиг хардлаар явах юм бол бид тэр бод сэтгэлийн тус эрдэмийг санахад бас хэцүү болж ирж байгаа. Ямар агуу сэтгэл юм бэ гэдгийг ойлгоход бас хэцүү болж ирж байгаа. Тэгэхээр энэ нас бол одоо төр зүрийнх байна. Энэ ертөнцийн 8 ном гэдэг байгаа чинь төр зүрийн амгалан өгж байгаас төгс самар амгалан өгөхгүй байна. Төгс самар амгалан өгөхгүй байгаагийн гол шалтгаан бидгээд төгс буюу хурааж чадахгүй, үйл нисванстай холилдсон тийм буюу хураагаад байгаа болохоор л төр зүрийн амгалан. Тэгээ тэр амгалан маш хүч хөдөлмөрөөр олж байгаа хэрнээ буцаагаад хариуд нь одоо зовлонтой байдал асуудал их хураагаад байгаа. Тийм төгс самар амгаланд хүрч чадахгүй байгаа нь бол энэ насанд шунсан шунлаас ихвчлэн. Тэгэхээр энэ дээр одоо баг төрөлхтний оюун ухааныг хүртэл одоо судлах шаардлагатай болж ирж байгаа. Одоо баг төрөлхтэн гэхээр бид хэд бодохдоо одоо нэг жоохон сул юм шиг, жижиг юм шиг бодох гээд байдаг. Энэ бод сэтгэл төрөхөд энэ баг төрөлхтэн, дунд төрөлхтний энэ оюун судлах уу, энэ эрдэм мэдлэг бүгд бэжж бид хэд дээшээ ахина гэсэн. За тэгээд энэ насныг төдийлөн чухалчлахгүй байхын тухайд нөө хөл мөхсийг өмнө хальт ярьсан да тий. Хөл мөхсөө ойлголт хизээч өгж магадгүй. Төр ямнаас баттай биш байхгүй болох нь ойлгомжтой. Энэ нас бол хязгаартай. Дараа төрөл гэдэг бол хязгааргүй баг. Ганцхан өнөөдөр жаргалтай байхын тухайд бид хэд янз янзын буруу үйл эднэр хийгээд ирээдүгэн баллахыг хүсэхгүй байгаа шиг энэ нас хөл мөхсийг ойлгоод ирэхээр энэ насны шунал жоохон буцаад оюун ухаан арай хол хардаг болоод ирчих. Дараа төрлийг чухалчлаа. Дараа төрлөө нэг тэнгэр хүний сайн төрөл аваад тэгээд бас амар амгалан жаргалтай байдлыг хүссэн төдий оюун ухаан үсээд ирж байгаа. Энэ бол одоо баг төрөлхтний оюун ухаан байна. Дунд төрөлхтний яаж ийн вэ гэхээр за өнөөдөр бид тэнгэр хүний сайн төрөл авцсан ч гэсэн одоо бид хэдийн байгаа байдлыг харах юм бол өнөөдөр зовлонгийн мөн чанартай байгаа шүү дээ. Сайн төрөл авцсан гэднээ л өвдгийн зовлон байна, өтлийн зовлон байна, үхэхийн зовлон байна, хүссэн бүхэн ирээд болтгүй зовлон байна, хүсээгүй дайсан лугаатай өвчрхийн зовлон гэд мөн л зовлонгоосоо ерөөсөн ангижирч чадаагүй байна л гэсэн. Зовлонгийн мөн чанартай байгаад байна гэсэн. Тэгэхээр одоо энэ баг төрөлхтний, дунд төрөлхтний энэ ойлголтууд бүгд байх тусмаа бид хэдийн нэрээдэд бод сэтгэлийн тус эрдмийг ойлгоход илүү хүчтэй болж ирнэ л гэсэн. Тэгээ баг төрөлхтөнд бол одоо ерөнхий гарч шít. За энэ нас жоохон шунал буцаа дараа төрөлтөө нэг сайн төрөл авъя гэж бодсон ч үхээд бүх юм байхгүй болж гин үгүй юу гэвэл тийм биш байна. Төрөл авах шаардлагатай болж байна. Тэгээ төрөл авахын тулд дараа төрөлд сайн төрөл авахын тулд яах вэ гэхээр бас үүлийн үрийн ойлголтыг бодохоос өөр аргагүй болоод ирж байгаа. Хүн ямар үүлийн түнтэй харгалцсан үр дүн гарч байна гэдэг. Одоо үүлийн үрийн ерөнхий 4 хууль бас байна. Одоо хүн хийгээгүй үйлдэл авчрахгүй гэдэг чинь. Ямар л үйлдэхийн түнтэй харгалцсан үр дүн гарч байна. Өчүүхэн жоохон жаргал гарч ивэл урдны өөрөө чинь хийсэн сайн үлийн үр дүн л гарч байна. Өчүүхэн жоохон зовлонтой байдал үүссэн ч энэ насанд хийсэн одоо урд төрөл хийсэн одоо буруу үеийн үр дүнд гарч байна. Тэгээд хийсэн үйл нөгөөдлийн хөшгөний жоохон дотох юм байна. Агуу юм уу? Тийм үү.
За надад. За одоо ингэ ном явахад өдрөө нардсаа жоохон ярихад хэцүү болж байгаа энэ байдал ч гэсэн одоо миний бас урдны нэг санаатай санамсаргүй үүлэн сонстой альцсан үйл ирэх ярил гарч ийн гэсэн. Тэгээд үйл аривчдаг гэдэг чинь. Одоо жижигхэн нэг модны өрнөөс ямар их том мод болж ургаад ямар их үр тариа юм өгж болж जैन жимс өгж болж जैन тий. Өчүүхэн жоохон буйны үрч аривчж болно. Өчүүхэн жоохон хилэнцгийн үрч гэсэн амжилахгүй байх юм бол үржих болцоод байна. Тэгээ хүн хийгээгүй үлдээ учрахгүй. Та бүхэнд одоо нэг зовлонтой байдал учирчл байх юм бол тэр урдны санаатай санамсаргүй буруу үйл хийсний үр дүнд л гарч ийн гэсэн. Тэгэхээр 100% одоо өөрөөс шалтгаалаагүйгээр зовлонтой байдал учрахгүй гэсэн. Үлийн үрээ хуулиар харах. Тэгэхээр та бүхэн зовлонтой байдал гарч ирж байгаа юм бол өөрлөгөө л харах хэрэгтэй. Урдны санаатай санамсаргүй хүн гомдож исэн, зовоож исэн юм уу нэг буруу үйл хийжсэн байна да. Тэр байдлаас энэ зовлонтой байдал учирч байна. Тэгээ цаашдаа зовлонтой байдлыг хүсэхгүй байгаа бол тэр бусдад хоролтой үйлийг төвчих. Үүлний суанс ирэхээр энэ одоо зовлон тариад ингээд юм хураагаад байгаа. Тэрнийг арилгахын тухайд яг сэтгэл рүүгээ ингэж харах хэрэгтэй болж байна. Тэгээ дээрээс нь тэр байдал дээр одоо уурлах, дургуутсах энэ асуудал үүсэх юм бол буцаад нөгөө зовлон дээрийн зовлон нэмчих хандлагатай байгаа шүү. Тэр байдал дээр одоо дургуутсах, бус руу уурлах, хямрах шаардлага байхгүй гэсэн. Тэгээ хямрлаа гээд ашиг тусгүй байгаа нь бол ойлгомжтой. Улам өөрөө хилэнцээ нэмчих гээд байгаа болохоор за энэ жоохон зовлонтой байдлаар миний урдны хийсэн одоо муу үйл арилж байна гэсэн байдлаар шүүдээ ингээд нэг муу үйл дуусчихвал гэсэн байдлаар харах. Тэгээ өөрийнхөө энэ байдал дээр жишээд хүмүүс ч гэсэн өөрөө ирэхгүй энэ үүлнээс сонс ирэхэнд байна гэдэг чинь ямар айхтар зовлонтой юм бэ? Тэр зовлонгоос хагацх болтгой гэдэг тэр бусд руу чиглэсэн нинж бас хүчтэй төрөх хэрэгтэй. Өөр төр зовлоо ойлгоод ирэхээр бусдыг өрөвдөх сэтгэл бас хүчтэй өсч ирж. Бусд руу чиглээд ирэхээр нинж өөрлөө ингээд энэ зовлоо ойлгоод ирэхээр одоо магдах сэтгэл. Энэ зовлонгоос хагацъя гэсэн сэтгэл бас хүчтэй үүсэж ирнэ гэсэн. Тэгээ н хорвоод бид бүхэн ер нь эргэлдээд байна гэдэг бол төрж өгөхөд ингээ эргэлдээд байна гэдэг үүлний сонс ирэхээр баг. Өөр ирэх байхгүй байгаа бол зовлонгийн мунж нарт. Одоо үүлний сонс хоёрын хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр үйл баг. Нисванс. Одоо бид тэр муу үлийг хэдий барсан ч гэсэн нисванс байгаа тохиолдолд дахиад тэр үүлийг хийх нөхцөл болно доо тий. Нисванс арилаад ирэх юм бол үйл байсан ч тэр зовлоо авчрахгүй бас. Яагаад тэгж гэнэ вэ гэхээр одоо нэг хуурай үртэй адилхан гэдэг одоо багш нар жишээ авч байгаа. Хуурай үр байгаа тэрнийг одоо чиглэх услахгүй бол тэр үр байсан чи яахгүй шүү дээ. Урахгүй шүү дээ. Дан ганцаараа. Тэгэхээр энэ нисванс арилаад ирэх юм бол энэ мунхаг муу сэтгэл арилаад ирэх юм бол бид хэд үйл нисванс ирэхээр ингээд төрж өгөөд эргэлдээд байх энэ байдал бол бүрэн хаагдана гэсэн. За тэгээд дараа төрөлд одоо төрөл авах нь бол ойлгомжтой бол байна тийм. Одоо шинжлэх ухаан физикийн үүднээс харсан чи энерги өсдөж үгүй болохгүй гэж байгаа. Энерги өсдөж үгүй болохгүй гэж байгаа хүн хэд байхгүй болж байгаа биш баг. Дараа төрөл эргээ зайлшгүй төрөл авах шаардлагатай болж байна гэсэн. Тэгтэл бид хэд энэ байдал дээр одоо дундтөрөл хэдний энэ номын ойлголтыг хүртэл сайн мэдэх шаардлагатай болж ирнэ гэсэн. Үүлний сонс ирэхэнд л байвал одоо зовлонгийн мөн чанартай байна. Тэгтэл бид хэд сайн төрөл авахгүй эднэр чинь өөрийн үүлээс хамаарж байгаа. Хамаархаас гадна бид хэд одоо муу сэтгэлийн хорийг хийсэн хэрнээ хорж чадахгүй шүү дээ. Одоо мэдхгүй ирэхээр чадахгүй ирэхээр хүртэл энэ муу сэтгэл тавтаа буруу үйл хийчихэд байгаа зү ер нь л. Тэгээ сайн төрөл авахгүй нь тэр хүний одоо ямар сэтлэр ямар үйл хийж байгаагаас хамаарна гэсэн. Одоо 10 хар нүглийг дэвчээд ирэх юм бол 10 цагаан буян дэлгэрээд эргээд сайн төрөл авах нөхцөл бүрдэнэ. Мөн одоо тэр чадахгүй байгаа зүйл дээр бид намжлах бас боломж байна гэсэн.
одоо боловсроогүй үйлийг Бурхан ном ховор 3-т одоо 4 хүч төгөл дээр намжлаад ирэх юм бол тэр үйл арилах боломжтой байдаг. Эхлээд одоо гимших сэтгэл, тэгээд түүнийг одоо боох, хорих сэтгэл, ахиж даалдагаанд автахгүй бай гэсэн. Тэгээд 3 дахь нь бол ерөнхийн хүч, одоо буян үйлдэх, тарин маань унших, уучлалтгүй байх гэх юм уу. 4 дахь нь шүтэний хүч. Одоо Бурхан ном ховор 3-т аврал одуулах. Одоо бид хэд энэ бодис сэтгэл бэлтгэж байгаа нь бас шүтэний хүчийг хийж байна л гэсэн. Энэ 4 хүч төгөл төр намжлаад байх юм бол ирээдүйд боловсрох муу үйл арилдаг. Тэгэхээр та бүхэн унтахынхаа өмнө өнөөдөр юу хийсэн байна? Тэр бүхнээ ухрааж бодож үзээд тэгээд Бурхан ном ховор 3-т аврал одуул залбирч аваад тэгээд энэ 4 хүч төгөл төр намжлах юм бол тэр боловсроогүй байгаа тохиолдолд арилах бололцоотой. Тэгэхээр тэр муу үйл одоо зовлон болж ирэхгүй арилах бас боломж байдаг. Яг энэ хүч төгөл төр намжилчих юм бол. Тэгээд маргааш нь өнөөдрөөсөө илүү сайн хүн байх. Хор хөрөхгүй байх. Нин жулам хүчтэй бясалгах. Яг тэр ерөнхийн хүчүүдийн тэгээ алдаагаанд автахгүй ингээд баг багаар сайжирна гэсэн. Тэгээд одоо тэр үлийн өөрийн ойлголтод одоо сайжрах тусмаа л бид хэд энэ номын ойлголт сайжирч байна гэж бол. Энэ үлийн өөр бол хинэгний зохиогоод өгсөн зүйл бол биш байгаа шүү дээ. Байгалийн хууль. Ямар үлийн яг түнтэй харгалзсан үр дүн гарч байгаа. Одоо бид хэд өнөөдөр хүмүүс сайн санаад туслах, нэг инээмсэглээд нэг зөв харьцахад өөрөөс ямар илдэг буцаад харилцаа үүсэж чинь те. Бид хүмүүсийн одоо суурлаад ярваагаал эвгүй зан гарах юм бол буцаад ямар үйлдэл гарч ийн. Энэ бол одоо тэгэл жамсны байдал байна шүү дээ. Тэгэхээр энэ үйл дээр бас юу одоо орны хүчгээд тэр орны хүч нь одоо ачтай хүмүүс дээр үүссэн нэг орны хүч байна. Одоо бурхад одоо дээд багш нар дээр шүтсэн бас нэг юм хүчтэй буюугаар харагдсан байна. Мөн одоо маш одоо хийх хилэнцтэй зовлонтой хүмүүс дээр бас нэг тийм орны хүч үүсдэг. Одоо эцэг их бол бид хүнд маш ачтай хүмүүс байна. Тэр эцэг ихийг нэг асрах, хүндлэх, туслах, эцэг ихээ хайрлах энэ байдал бол жирийн хүмүүст буюу үлдснээс илүү их хурдан буюугарааж энэ насанд хурдан сайн сайхан үйл болоод боловсрох бас нөхцөл бүрддэг. Яг энэ одоо орны хүчээр сайн үйл хийхэд ийм сайн үр дүн гарч байгаа шиг буцаад эцэг эхийнхээ өдөөс уурлах, буруу үг хэлэх, дургуутсах юм уу те. Тийшээ эвгүй үйлдэл гаргах юм бол яг адилхан маш олон хүнд зэрэг хор хүрэж байгаа юм шиг хилэн зураагаад буцаад өөрт зовлон ирэх тохиолдол байна. Тэгээд одоо бурхан ном одоо дээд багш нар бодисодоо нарчдад бас буюурах. Бас тэднэр лөө одоо эвгүй үйлдэл гаргах юм бол бас хайхтар хилэн зураах тийм тохиолдол бас байдаг. Тэгэхээр бид хэд одоо энэ үл мэдхгүй, юмсын мөн чанарыг мэдхгүй байна гэдэг чинь зовлонгийн мөн чанартай байна гэдэг бол ойлгомжтой байна. Одоо бурхад бодисодоо нарын өөдөөс уурлах, дургуутсах, янз янзын буруугаар ярьж барих маш хилэн зураах аюул байгаа. Энэ одоо орны хүчийг бид хэд үлийн өрөө хуулийг нарийн ойлгоод ирэх юм бол үйлдэл мүлдэл дээр ер нь жоохон хянамгаа байхгүй бол болохгүй болж байна. Одоо бодисодоо гэдэг бол хамаг юмтныг зовлонгоос нь салгая. Тэхийн тухайд би бурхан болъё бүр бүх зовлонгийн угаас нь салгах гэдэг гэж байна гэсэн үг шүү дээ. Тэр хамаг юмтны бодоод явж байгаа хүнд хор хүргэнэ гэдэг бол тэр олон юмтдыг хорлцоод байгаа. Тэ ялгаагүй болчихж байгаа. Хязгааргүй юмтныг хорлж байгаатай ялгаагүй бол. Харин тэдний үйлсд одоо даган баясах. Тэгээд тийм одоо хүн шиг бод сэтгэлтэй болъё гэдэг буюу хураах юм бол маш их бас буюу хураачдаг. Тэгэхээр одоо нэг бодисодоо дуурсан одоо хилэнцээр бол одоо хідэн галуу тураас буйныг хүртэл чатаах болцоотой байна гэж. Одоо бодисодоо нар яавал тэр там юм уу муу зан дунд болцоотой байна гэсэн чинь бодисодоодоо уурлахад шууд тэр муу зан дундчих болцоо байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин бүр аюулт. Бодисодоодоо уурлахад 3 муу заяа те 5 өдөрт хүртэл унах аюул байна гэж.
Тэгтээ унсан ч бас давуу тал нь хурдан гарна гэдэг чинь бодистгэл байгаа. Тэгэхээр одоо бодисдваа хүн ямар ч дүрээр амтны цэсийг хийж болно. Тэгэхээр ер нь бол хүмүүстэй аятайхан л харьцах нь одоо чухал. Бодисдваа гэж гаднаас нь хараад танихгүй шүү дээ тэр хүнийг. Тэгэхээр одоо үйлдэлийн хувьд ер нь хүнтэй одоо буруу харьцна гэдэг бол тэгэл зовлон тарих зүйлэг болохоор маш болгоомжтой хандах шаардлагатай болж ирнэ гэсэн. Тэгээ ялангуяа одоо лам хургуудтай ойр байдаг те. Ид ороо энэ институтын ном эднэр үзээд судалж байгаа хүмүүс бол хооронд нь янз янзын буруу яриа ховж иймэрхүү янз янзын дээр маш анхааралтай байх хэрэгтэй. Мөн одоо маш хилэн сураацсан бүр ингээд нэг зовлон тавтцсан тэр бас нэг орныг хүч болчдөг. Тийм хүмүүстэй одоо хит дээрэнгүү хандах, дорд үзэх янз янзын асуудал тарих юм бол бас айхтар хилэн зураадаг. Харин эсэргээрээ тэр хүнд одоо туслах, зовлонгоосон салаасаа энэ амар амгалан байгаасаа гээд нинж яахан тэр хүнд хэцүү үед нь тус болоход илүү бас буюу ороод. Одоо зарим одоо хүүхд янз янзын одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй юм уу. Тэгэл өөрийгөө удирдах чадахгүй нэг урдны нэг зовлонгийн нэг үйл боловсрцсан байна та. Тэгээ тийм хүүхдэд нэрийг байгаа бол одоо дургуутсах гэхээс илүү улам одоо асрах, туслах, харьцлах тиймэрхүү үйл их буюу ороод бас. Тэр тусмаа одоо жирийн хүмүүс тусланаас илүү буюу орох боломж байгаа. Тийм хүнд хэцүү зовлонтой хүмүүст туслах юм бол. Тэгээд тийм байдал хийгээг үйлдэл учрахгүй. Дан ганц гадналаас хамаарсан зүйл биш үү. Тийм барилга байж л өөрийн бас нэг тийм оролцоо буруу үйл байж ижил тиймэрхүү байдал үүснэ гэсэн. Тэгэхээр энэ дээр сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд тэр үйл боловсроход одоо хүнд хөнгөний ялгаа гэж бас байна гэдэг чинь. Хамгийн одоо хүнд үйл хурдан боловсрдог. Хүчтэй хийсэл. Одоо сайн зүйл муу зүйл хамгийн эхэлж боловсрдог гэдэг чинь баггүй. Тэгэхээр ер нь бол одоо муу санаатай байж болохгүй гэсэн. Муу санаа уур уцаар муу дадал их байх юм бол бид тэргүүлшгүй цагаар хязгааргүй их үйл хураацсан байгаа. Үрийн суулгацсан байна гэсэн. Тэр үйл одоо боловсрох нөхцөл эднэр бол тэр муу санаатай байгаад байх юм бол тэр одоо хүнд хэцүү тэр зовлонтой үйлүүд нь төрүүлж боловсрох гэдэг хаюул. Харин одоо санаа зүв бол заяа зүв гэдэг. Энэ бодистгэл эднэр зүв дадал ихтэй хүнд бол тэр муу үйл нь байсан ч гэсэн арай төрүүлж тэр сайн өвчтэй үйлүүд нь боловсрох бас нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр ер нь бол сэтгэл зүв, санаа зүв байх нь чухал байна. Одоо муу дадалтай хүн гэдэг бол ер нь тэгэл ихэвчлэн тэр хүнд дан буруу хүнд урд насны хураас үйлүүд нь боловсрох байх юм аюул бас үүсэж байгаа. Тэгээ хүнд хөнгөн одоо тэнцүү үднэр байх юм бол тэр хүний одоо ямар дадал байна, сэтэл байна. Тэгээд ямар хугацаанд хийсэн эднэрээс бас хамаарна. Тэгэхээр энэ үйл өөрийн тал дээр нарийн ойлголт сайн авах хэрэгтэй. Тэгээд дунд төрөлхийд нь л ороод ирэх юм бол энэ үлийн өөр бүр нарийнсч шин. Тэр нь бол бурхан болох үйл үү сэтлээс хамаарад эсвэл ганцхан одоо нирваа тэгээд ганцхан өөрөн гэгэрчи гэсэн үйл болох уу гэдэг ямар сэтэл агуулж байгаагаас бас хамаарат эхэлнэ. Одоо ном хийнэ гэдэг бол энэ насыг жоохон оюунаараа дэвчээд дараа төрөл рүү чиглэсэн одоо ухаан өвчтэй бэжиж тэр одоо номыг бол дөнгөж эхэлж байна л гэж бараг хэлж болохоор байна. Тэгээд хамаг амтныг тусын тухайд би төгсгий гэрсэн бурхны эрдмийг олё гэдэг. Ийм сэтлэр хийх юм бол тэр бурхан болохын үг болно. Хилэнцгийг дарахын одоо сүрээр дарахын хамгийн хүчтэй зүйл болно гэдэг чинь. За олон галавт маш их таалан зохиосон өдөрдөгч чадагчийн эрхт нүгүүд үүнийг л тустайд үзвэ гэдэг чинь.
одоо олон галавт одоо бурхан болоход бол 3 галавт буюу ураах хэрэгтэй эднэр гэж ярьдаг шүү дээ. Олон галавт буюу ураах хэрэгтэй. Энэ бол одоо цаг хугацааг харуулж байгаа. Маш их урт хугацаанд тэгээ таалан зохиосон өдөртөгч чадгчийн эрхт гэдэг. Энэ чадгчийн эрхт гэдэг бол одоо бурханыг хэлж байна. Тэгээ нөгөөд гэдэг дээр олон тоо байна. Бурхтууд үүнийг л тустайд үзвэ. Үүнийг гэдэг дээр бол бодистгэлийг хэлж байгаа. Одоо олон галавт бурхан болсон бүхэл тэр бурхад бурхтууд бол одоо чадгчийн эрхтэд энэ бодистгэлийг л одоо хамгийн тустай зүйл шүү. Огшимэн шүү гэж ялцсан баг. Маш их олон галавт буюу урааж үзэл судалжтэй бурхан болчоод энэ л чухал юм биш үү гэж ялцсан байгаа байхгүй юу? Ер нь бол тэр их олон галвын хугацаанд энэ л одоо огшимэн вэ шүү гэд альдсан байна л гэсэн. Тэгээд чадгчийн эрхт гэдэг бол чадгч за дунд төрөлхийдний одоо ганц өөрийн тухайд нөгөө нисвансыг дарсан төдийгээр төгсгий гэрсэн бурхан болохгүй. Гэхдээ энэ зовлонгоос авчиж байгаа. Тэрийг бол одоо чадгчийн эрхт гэж хэлэхгүй дунд төрөлхийдний тэрийг бол чадгч. Чадгчийн эрхт гэдэг бол одоо бурхан гэсэн. Одоо ертөнц барилдсан хоосон чанарыг бүрэн гүйцэд одоо ойлгож бодтой ухаарж иж одоо энэ чадгч бурхан болж ижил бид хэд номыг яг өөрийн эрхээр номлоно гэсэн. Тийм болоогүй тохиолдолд өөрийн эрхээр номлож бас чадахгүй. Хоосон чанарыг бүр ойлгоогүй. Тэгэхээр энэ одоо бурханы жанлуур одоо дээдс багш нар ном тавихын өмнө аврал одуулаад тэгээ бурхан багш эднэр залбирч штт. Тэр бурханы жанлуур ном айлдж байгаа байхгүй ер нь бол. Одоо чадгчийн эрхт болоогүй тохиолдолд бол өөрийн эрхээр ном айлдах бас хэцүү болж байна. Тэгэхээр энэ бурхтын эрхээр л тэр одоо жанлуур одоо нийтэд ном айлдж байна гэсэн. Тэгээ онц үүгээр нь сэтгэж үгүй ардын чуулган нугууд бээр өрд үгүй дээд амар амгаланг олон үлдмүү гэдэгс. Онц үүгээр гэдэг нь энэ одоо бодиссэтгэлээр л сэтгэж үгүй ардын чуулган гэдэг бол одоо хамаг амтан гэсэн. Төгс гэгээлэг болоогүй одоо нийт хүмүүс хэлж байгаа. Одоо өрд үгүй дээд амар амгалан амар хэлбэр олон үлдмүү гэдэг. Өрд үгүй дээд амгалан гэдэг нь бол одоо бид бүгд жаргал хүсэж байгаа шүү. Тэр хүсэж байгаа жаргалын хамгийн дээд амар амгаланг бол одоо энэ бодиссэтгэлээр л олно гэдэг чинь. Бодистгэлийн төсөртмөр. Одоо ертөнцийн 8 ном зөвхөн энэ насны амар амгалантуудыг бид одоо зорио явж байгаа гэдэг бол оюун ухаан маш жижигхэн харал үүсэж байгаа. Тэгээд тэр чинь хязгаартай төр зүрийн амгалан байгаа шүү. Тэгээд тэр төр зүрийн амгаланг бид үйл нисвансын ихээр холилдуулаад ороочхаар нэг жоохон жаргалтай байдал амсаад буцаа зовлонтой байдал үүсэж байгаа зү. Хариуд нь. Тэгэхээр бид хэдий одоо юмд зорих сэтэл эднэр бүр хол харах хэрэгтэй. Хамгийн эмтнэд бол бурхан болын тхийн тухайд би буюу үлдээ гэд одоо ном сонссон ч тийм сэтлэр явах юм бол бурхан болохын өгшилтан бодисгийн төрхийн өгшилтан. Тэгэхээр би нэг дахил өргөсөн ч хүмүүс тусалсан ч зөвхөн энэ насны нэр алдар энэ насны сайн сайхан зүйл зэрэг юм бол тэр хязгаартай амар амгалан болоод ирж байгаа. Тэр буйнаа идэлнэ тэгтээ дуусна гэсэн. Тэгээд тэр дунд төрөлхийдний одоо амар амгалан ч бас төгс амар амгалан биш шүү дээ. Өөрийн ч тус бүрэн гараагүй, бусдын ч тус бүрэн гараагүй. Хамгийн дээд цэргийн одоо тэндээ байх тусам амар амгалан юу байна вэ гэвэл энэ бодистгэл. Одоо хорвогийн амар амгалан бол байх үедээ жаргалтай байхгүй бол тэгээд зовлонтой болж ирж байгаа шүү дээ. Төр зүрийнх байгаа шүү. Тэгээд тэр амар амгалангаа хүснээрээ аваад явж чадахгүй байгаа зү ийш тийшээ тий. Одоо нэг гоё газраас амар амгалан эдэлдэг хүмүүс бол тэндээ байх үедээ нэг жаргалтай байж байгаа. Тэгээд сүүлргөө өөдөө явчихж байгаа шүү. Тэгээд тэр газар мазрыг өөр тийш аваа явж чадахгүй байгаа шүү дээ. Харин энэ бодистгэл гэдэг бол давуу талтай. Үйл нисванс толилтойгүй энэ амар амгалан гэдэг бол төгс амар амгалан. Хамгийн дээд амар амгалан. Ямар сандаа зүгээр ганцаараа байжсэн ч жаргалтай байж болж байгаа байхгүй.
Хамаг амтэн минь гэж бодоод амин чөцлийн эсрэг те бусдыг бодсон сэтгэл гэдэг бол хаач аваад явах. Кермалаад үртлээд аваа явж байгаа юм шиг. Хэцүү газар байсан ч хаач байсан сэтгэл дээр юм чинь энэ амар амгалан чинь. Тэгээ боттой амар амгалан болж ирж байгаа. Тэгэхээр тэр дээд амар амгаланг яах нь бид хэд бодисдуу болж ижил амсах нь шүү дээ. Одоо бид хэд зөвөр сонссон төдийгээр нэг тийм болов гэдэг ойлголт. Энэ ойлголтууд яг өөр дээр бяцлагж ээж мэдрэмж авч ээж л үүсэж ирж байгаа. Тэр үйлгүүрээ ойлоос харсан ч одоо хилэнцгийн үр дүнд зовлон гарч ийн гэдэг үл ойлгомжтой байгаа шүү дээ. Бид хэд уурлах үед, атаарах үед ямар зовлонтой мэдрэмж амсч чинь мэдгэж байгаа зү. Зовлонтой байдал. Тэгээ эдгээрүүд чинь зөвхөн өөрийн тус амиуван бодсон бодлоос л хөвчлэн үүдэлтэй байгаа шүү дээ. Зөвхөн би яаж чухал уу, намайг тэгчих уу, намайг муулж чухал уу. Тэгээ нэг сайн үйлсэн чинь намайг сайнаар хараасаа, намайг тэгж хараасаа. Даан нэг энэ насны нэг төр зүрийн өө ертөнцийн 8 номд баригдсан өчүүхэн төдий амар амгалангийн төлөөр бид хамаг цаг зэрэг байгаа. Тэгээд тэр би гэсэн бодолтой намж үзэл зөвхөн өөрийн тухайд ийм бодол бол төр зүрийн үүлнэс сонстой байлцсан. Тийм амар амгалан байдал төр зур гарч ирж байгаа. Одоо таагэд энэ буруу бодол гэдэг нь бас ойлгомжтой. Яг одоо намайг хүмүүс тэгээ бодчихгүй дээ. Намайг ингэчгүй энэ буруу ойлгочлоо гэднэргээ тэр нэг юм зовлонтой байдал хэрвээ үүсэх юм бол би яг бусад гээд хамаг амтэн гээд тэр бусд руу таагэд нинж бодоод үзэх хэрэгтэй. Тэгээ бодоод үзэх үед сэтгэл чи амгалан байдал үүсчих юм бол тэр амин чүцлээд нэр чи учир шалтгаан цуурлаагүй зүгээр нэг юм буруу бодол байна гэдэг бас нотлогдно. Тэгээ бид хэд бус руу нинж төрөөд бус хамаг амтэн гээд бодоод тэр үед бол оюун ухааны хувьд бол маш том ойлголт, том харалт болж ирж байгаа. Одоо дунд төрөлхтний энэ номон дээр бол одоо нисванс арилчж байгаа байхгүй. Үйл нисванс ирэхээр зовоодсэн бол нисванс арилч. Тэгээд хорвоо төрж өгөхөд эргэлдээд ахын зовлон арилчна. Тэгсэн хэрнээ өөрийн тус бусдын тус бүрэн гүйцэд гарахгүй гэсэн. Тэгэхээр одоо энэ дунд төрөлхтөн болж байгаагийн нэг юм. За бид хэд ер нь бол өөрт жаргал хүсэж байгаа нь бол ойлгомжтой шүү дээ. Жаргалтай байх хэрэгтэй. Би амгалан хүсэх. Энэ бол буруу биш гэж байгаа. Амгалан хүсэх нь зөв. Тэгтээ ганцхан би жаргая гэсэн байж болохгүй гэж байгаа байхгүй. Эхлээд өөрийн амгалан гэж бодоод ямар ч ч нэг төгсийн дээд амар амгаланд хүрчмээр байна да. Ер нь жаргал хүсчил байгаа бол төгс зүйлийн төлөвсөн дээр шүү дээ. Энэ дээд амар амгалан бүтээхийн тухайд одоо эхлээд за өөр амгаланд хүрэх энэ бол зөв. Тэгээд цаашлаад хамаг амтныг зовлонгоос салгая гэсэн бодол хүчтэй үүсэх шаардлагатай болж ирж байгаа. Тэгээд дунд төрөлхтөн болохоор одоо би л амгалан тавья гэсэн бодлоор нөгөө их болсон хайртай хүмүүс эдгээр бүгдийн ерөнхийдөө зовлонтойг нь мэддгийн дээр мэдж байгаа. Тэгсэн хэрнээ айхтар тийм нинж төрөхгүй тэгээд өөрийн төсөл өвчхаар дунд төрөлхтөн уг нь бол үйл нисванс ирэхээр төрж өгөхөд эргэлдээд байгаа бүгдийг хаачж байгаа хэрнээ төгс одоогийн ярилт хүрч. Тэгээд төгс амраа бол бас хүрээгүй л гэсэн үг байна. Тэгэхээр энэ хорвоогийн энэ зовлонтой байдлыг ойлгоод энэ магад гарах сэтгэлгээд хорвоогоос үүссэн сэтгэл үүсээд тэгээд өөр төр үүсээд тэр бус хүмүүс ч гэсэн энэ үйл нисванс ирэхэнд байгаа хэрэг бус хүмүүс рүү харахаар нинж хөрхийн зовлонтой байдлаас арилаасаа гэсэн сэтгэл зүй үүсээд ирж байгаа хэрэг нь бол одоо энэ нинж бол их хүндэл байгаа шүү дээ. Ганц хүүхдээ бодоход хүүхд нь өвдөж зовх юм бол өвчнгөөсөө салчаасаа тэгчээсэ гэсэн бодол байгаа. Энэ бодол одоо хүн болгон дээр гарч ийн үү гэхээр тийм биш байна. Бус хүмүүс өвднөө байна уу ер нь төдийлөн тоохгүй. Тэгэхээр энэ сэтгэл бол томорсоор аваад хамаг амтныг л одоо үйл нисванс ирэхэд л зовлонтой юм байна штэ. Энэ зовлонгоос салах болтугай. Ганц яг хүүгээ охиноо яг хайрлаж байгаа юм шиг тийм одоо хүчтэй сэтгэл төрөөдөрх нь одоо чухал байна гэсэн. Нинж. Тийм болох болцоод бид хэдийн оюун ухаан мэдгэдэггүй юу л байна тэр бүхэн төгөж чадах оюун ухаан байна гэж. Тэгэхээр энэ одоо бодисодонор гэдэг бол оюун ухааны төвшөнд маш хол харж байна гэсэн. Хамаг амтны зовлонгоос л гэнэ. Тэхийн тухайд би бурхан болъё гэдэг.
Одоо энэ бодисдгоо эднэр болж ижил одоо төгс амраа Монголд хүрэх нь шүү. Тэгэхээр жинхэнэ одоо жаргал хүсч байвал энэ хорвоогийн жаргал бол ертөнцийн 8 ном тэрнээр алдар юу эднэр чинь төр зүрх байгаа зү. Тэгээд цааш буруу муу заяа ирээд янз янз зэрэгэлдэж болохоор байна тий. Тэгээд бас төгс амраа Монголд хүрэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ бодистгэл төр гэх юм бол төгс амраа Монголд хүрэх нь. Тэгэхээр энэний төлөө бид хэд зорих шаардлагатай гэсэн. Энэ хол хараад оюун ухаан хамгийн амтны зовлонгоос нь салгая гэдээ явж байгаа тохиолдолд наадлын ямрал жаргал байна зүгээр ташрамд бий болж ирдэг гэж. Одоо энэ насыг оюунаараа төвчээд шунлын эрхэнд холилдоод байгаа болохоор зовлон үүсгээд байгаа байхгүй. Энэ насны бүх юм нь бүтсэн хэрнээ сэтгэл ханамж авч чадахгүй жаргалтай байж чадахгүй байгаад байгаа шүү дээ. Одоо мөнгөтэй, нэр алдартай, эд баялагтай хүрнэ. Бүүн сэтгэлийн зовлон хямрал байгаа хүмүүс ойлгомжтой харагдаж байгаа зү. Тэгээ энэ үйл нисвансын эрхэнд авцсан. Энэ насанд ч бид тэднийг амгалан байж чадахгүй шүү дээ. Одоо үйл болоход гараа даарж ин тий. Тэгэл тэр нь биеийн зовлон гэдэг чинь хэцүү байгаа. Тэгээд төвтлэн өвдөн асуудал. За тэгээ биеийн зовлон гэнийг жоохон амьрлуулахад сэтгэлийн зовлон. Бүр хүн зовлон. Намайг тэгээ бодчихгүй энэ тэгчгүй тэгэл тэгээ янз янзын одоо тэр үйл нисванаас тавцсан тэр буруу бодлуудаа л тэр амж үзлэтнэр чи ирсэн бид хэдий завгүй зовоож байгаа гэсэн. Амгалан байж чаддаг. Тэгээ биеийн зовлон арилгаад гадна талд хичнээн сайхан юм бүтээсэн хэрнээ одоо бүгд байгаа хэрнээ зовлонтой байгаа нь энэ сэтгэлийн зовлонд баригдчихад байгаа байхгүй. Ямар ч амгалан эдэлж чаддаг. Тэгээд жам 9 эсрэг мөнх юм шиг санагдсан энэ буруу бодлуудад юмтай байгаа жаргаж чадахгүй байгаа нь сэтгэлийн зовлон ихтэй. Тэгэхээр энэ яг номтой уучраагүй энэ номын ойлголт аваагүй хүмүүс нь хорвоод жаргана гэдэг бол ер нь хотлоо зэл болж ирж байгаа. Хорвооч өөрөө үйл нисвансын ирэхээр энэ би явж явж байгаа. Тэгэхээр гадна талд хичнээн мундаг юм шиг үйл юм боловсрч байгаа юм шиг харагдаж байгаа боловч жинхэнэ амраа Монголын бол идэлж чадахгүй л буцаж байгаатай. Буян жоохон шимгүй юм боловсрч байгаатай ялгаагүй болж ирж байна гэсэн. Тэгэхээр бид энэ дээдийн номтой уучраад тэгээд энэ бодистгэлийн энэ ном эднэрийг ингээд сонсно гэдэг бол маш их буйны үр дүнд гарч ирж байгаа. Энэ байхгүйгээр одоо төгс амраа Монгол ирэхгүй. Энэ байдлыг зөвхөн энэ насны нэг хэдхэн насны одоо нэг ухаарлтууд дээр биш шүү дээ. Олон галууд маш их таалан зохиосон өдөрдөх чадагчийн эрхт нь үүдл үүнийг тусдад үтсэн гэж. Одоо нэг жирийн төлөвлөгөөднөөс бурхан болцсон те тэр олон гал буюураа судалж ирсэн. Хязгааргүй их буйны үр дүнд энэ л чухал байна гэд одоо бурхтууд альцсан байна гэж бодистгэлийг. Энд чинь жинхэнэ амраа Монгол биш үү гэх. Маш тэр бурхны оюун ухаан гэдэг юмыг ажиглан шинжилнэ гэдэг бол ерөөсөө алдаагүй ажиллаж байгаа. Бүгдийг ухаарлаар тэр алдаагүй ухаарлаар учир шалтгааны үүднээс судлаад энэ бодистгэл тустай байна гэд үзүүлсэн баг. Тэгэхээр одоо бид хэд үр хүүхдтэй хамгал нэг сайн сайхан зүйлээ өгчих санаатай байгаа шүү дээ. Жаргалтай байх чи хүүхдийн тусалчих гээл. Тэгэл өглөөл нэг дулаан авцалчих гээл. Тэг сайн сайхан юм хэрэглүүлчих гээл. Нэг зовлонтой байдлыг тэрнээс нь гаргачих гээл. Сайн сайхан зүйлийг өгөхийг хүсэж байгаа зү. Ганц энэ нас биш. Энэ бурхтын одоо энэ бид хүнд хэлж байгаа энэ л тустай гэж байгаа зүйлүүд энэ насны зовлон, дараа төрлийн зовлон, тэгээд одоо тэр дунд төрөлхийдний тэр байдал бүх зовлонгоос ч салгах тустай зүйл энэ шүү гэд хамгийн үнцэнтэй зүйлээ л одоо хүүхдтэй өгж байгаа юм шиг юм эрдний өгж байгаатай ялгаагүй байна. Бид хүүхдэд нь ямар л жаргал авчирч болохоор энэ тэр бүхний өгүүл сайхнаад ганц хүүхдтэй юм бол те. Ямар л зовлон байв тэрнээс нь салгуул сайхнаад тэр одоо хамгийн нандинсан үнцэнтэй зүйлээ хүүхдтэй өгж байгаа юм шиг энэ л тустай шүү гэж хэлж байна гэсэн үг юм бол. Тэгээд амар хэлбэр бол олон үлдэм үү гэдэг. Энэ амар хэлбэр гэдэг нь ч бас үнэн зүйл байна. Хамгийн хурдан хэлбэр буюу ураа харагдсан бодистгэлийн үүднээс хэвэл буюураач. Буйны үр дүн жаргал гарч байгаа шүү дээ. Тэгээд
тэр буйныг идлээд ирэхээр яаж ийн вэ гэхээр энэ насны бүх нөгөөд нэг хүсдэг сайн сайхан зүйл жаргалууд чинь тэр буйны үрээр гардаг. Буйны үрээр би амгалан болж ирнэ гэж. Идэл хэрэглийг бүх юм чинь дагаад ирнэ. Тэгээд юмсын эцсийн мөн чанарыг ухаарсан тэр ухаарлын үүднээс сэтгэл амгалах гэж. Хорвогийн мөн чанарыг таних штэ. Үнэн бол нэг л байгаа шүү дээ. Одоо үлэмжийн чанар гэдэг үлэмжийн чанар гэдэг дуу байна те. Тэр бутгатын зохиосон дуу. Үлэмжийн чанар гэдэг бол эцсийн үнэн байгаа байхгүй юу? Шүтэн барилсан онсон чанарын үнэн айлтцсан. Одоо үнэн бол нэг л зүйл байгаа шүү дээ. Тэр үнэнг одоо бид хэд таньж мэдгүй ирэхээр зовоод байгаа. Тэгэхээр тэр юмсын эцсийн үнэн чанарыг ухаарсан ухаарл тэрүүгээр сэтгэл амгалан байна гэж. Тэгээ буйны үр дүнд би амгалан. Тэгээ амгалантайгаас амгаланд амтны цэсийг одоо зовлонгоос салгая гэж явхад үнэн амар хэлбэр байна гэж байгаа байхгүй. Хэдэн головт энэ хорвоод эргэлдээд амтны цэсийг хийхэд асуудал. Тэгээ дээрэс нь энэ бурхан бодисдва гэдэг бол өөрийн тус хийс илүү бусдын жаргалтай байдалд баярлдаг болоод ирж байгаа. Бусдыг зовлонгоос гаргаж замж явж шүү дээ. Тэгэхээр тэр бусдын сайн сайхан байдлаас маш жаргал авна. Сайн сайхан байгаа байдлаас атаархаж хямрах юм байна. Зүгээр жирийн нөхцөл байдал найз нөхөд эднэр жаргал хүсээд сайн байхад тэр хүмүүсийн сайн явахад баярлахад ямар сайхан байх вэ те. Тэгэхээр тэр энэ бусдын амар амгалантай байдлаас жаргал авдаг болоод ирж байгаа хүн бодистой өнөр. Тэгэхээр энэ өөр агуу сэтгэл гэдэг бол ойлгомжтой. Тэгээ буйныг асрыг хураана. Одоо тэгээ энэ дээдс багш нарыг бодисод одоо дээдс багш нарын үйлс эднэр бүтээл өөдний ертөнцийн 8 ном те өөхсдөг нэр алдар бүгд ингээл гараад ирэхээр нөө хэрэггүйгээдээс юм чи яа танд бүгд байштай гэд бас одоо эсрэг юм ярих гэсэн хүмүүс тэгж болно гэж байна. Энэ асуудалгүй гэдэг чинь яг л үгүй чинь шунаагүй болохоор ямар үлхийн түнтэй харгалзсан үр дүн гарна. Энэ үлийн өрөө хойлоо шүү дээ. Бусдыг бодсон сэтгэл байгаа болохоор тэгэл энэ насанд та хэд юу л хүсэж тэр бүхэн чи ерөөсөн хэрэггүй гэсэн ч хойноос ерөөсөн дагна гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид хэд оюун ухаанаа бүр хол харах хэрэгтэй. Та хэд одоо өнөөдрийн амгалангаар өнөөдөр амгалан байвал ирээдүйн хамаавахгүйгээд ганцхан өдөр жаргалтай байхын тухайд бүх юм хайхгүй үст. Өнөөдрөөс жоохон шунал буцаад жоохон ирээдүгэн бодож ирэхэд өнөөдрийн шунал буцанд буруу үйлдэл эднэр хийхгүй нэг хүн чанартай үлийн өрөө ойлголт аваад ирэхээр арай нэг өөр болж ирж байгаа шүү дээ тавираа тий. Энэ насны одоо энэ шунал эднэр ингээд багс тусам амгалан байдал ирж байгаа байхгүй. Одоо нэг юмд адгаа шунцсан үед л зовоод болохоос тэр амар хүсч шунчсан юм шунал болоод ирэх үед сонирмшилж байгаа зү тэр. Тэр шунал бид хэдий ингээд ерөөсөн сэтгэлийг юм тав болгоод байгаа гэсэн. За альмид сансрын хідэн тоот зовлон дарахыг хүсээд амьтны зовлон арилгахыг хүсэгчд ба амгалан хідэн олон тоотныг идэлхийг хүсэгчин бэрж ашид бод сэтгэлийг л үл талбдах уу гинэ. За энэ өөрийн ирэхгүй байгаа энэ зовлонтой байдал энэ сансарт орвоод эргэлдээд байгаа энэ сансрын бүх зовлон дарыг гэж хүсэх юм бол бод сэтгэлийг бясалгаа гэж хэлж байна. Амьтны зовлон арилгахыг хүсэгчин ба амьтан хідэн олон тоотныг идэлхийг амгалан амьтны зовлонгийг арилгахыг хүсэгчд байсан ч бод сэтгэлийг бясалгаа гэдэг. Амгалан одоо хідэн олон тоотны гэж хязгааргүй амгалан идэлхийг гэж бодох юм бол бод сэтгэлийг бясалгаа гэдэг ч байгаа. Ямар л амар амгалан жаргал идлээ гэж байгаа. Одоо бид үүлний суансын ирэхээр холдоод ирэхэд энэ насны жаргал чинь тэгэл зовлонтой байдал үүсэж байгаа хэвээр. Одоо бид хэдийн зорилго бол нэг буюу хураасан ч за энэ буйны үрээр за нэг байртай болч нэг машинтай болч ч юм уу тий. Энэ буйны үрээр нэг тим болчихъя. Зөв энэ насны зориуд нэг юм жижиг арлаар буюу гэдэг тэр буйны өөр нь гараад тэр бүхэн боловсрол дуусчих. Тэгээ үүлний суансын ирэхэд холдсон болохоор үр дүн нь бас
Олдсон юм гарч ирээд байгаа байхгүй төгс амгалан биш. Одоо дээр багшаас энэ дээр жишээ авчихсан. Одоо бид хэд ингээд Монголд утаа төвчрөл гээдэж шүү дээ. Энэ насан шунал нийтийн үйлдэл ирэхээр тэр байдал боловсрно гэж байгаа байхгүй. Бөөндөө нэг иймэрхүү үйл хураах байдлыг үлдээ болоод тиймэрхүү байдал амсч байгаа. Тэгэхээр бид хэдийн одоо хүссэн тэр амар амгалан гэдэг зөвхөн энэ насны богинохон. Одоо утаа эднэр нь арай чүсээгүүн ойлгомжтой л доо. Нэг сайхан машинтай болчих, тиймтэй болчих гэсэн нэг хорвоогийн нэг жижиг хүсэл нь боловсроод за ийм жаргал амсж байгаа бол одоо ийм зовлон амсаа гэсэн шиг тийм асуудал нь ирж ийнэж байгаа байхгүй. Тэгээ хорвоогийн амгалан гэдэг бол одоо бид үхэр тэрэг шиг байна гэдэг. Үхэр тэрэгт хамаг ачаа явж байгаа. Тэгээ үхэр тэрэгт одоо эзэн нь бол нэг жоохон өвс өгж байгаа шүү дээ. Тэгээ тэр нэг өвсөө өдөлгээд маш хүнд ачаа өрөөл явж байгаа үст. Яг тэр шиг одоо бид хэд бол үхэр тэрэг шиг байна гэж. Үхэр шиг. Хорвоотой тэр шүнлийн ирэхээр хурааж байгаа үйл болгон буцаад зовлон дагуулж байгаа. Тэгээ нэг жоохон амгалан амсж байгаа. Тэгээд амсж байгаа амгалан түүнийг олгож байгаа зовлон хоёрыг харьцуулах юм бол зовлонтой байдал нь илүү их байгаа шүү дээ. Тэгээд нэг жоохон амгалан амсаад тэгээд тэр нь багасаад байгаа үст. Тэгэхээр ер нь бол одоо энэ Улаанбаатар ингээл төгжрөл утаа ер нь бол бид хэдийн хүсэл өчүүхэндүүдийн нэг энэ насны нэг тийм байр, энэ насны машин ч юм уу нэг ойр зуурын хүссэн тэгээд шамбарлаад тэгээд жоохон амгалан идэлж байгаа. Тэгсэн хэрнээ дагаад төгжрээ цаг хугацаа бүх юм ингээд яаж. Жинхэнэ одоо ямар л амар амгалан энэ насны тэр нөө хорвоогийн ертөнцийн 8 ном гэдэг байгаа нөө өсдөг 4 зүйл эднэр гэдэг байгаа. Энийг одоо шунлаггүйгээр бодисдгэлийг бяцлагчих юм бол хамгийн амтын тусын бурхан болъё гэж зорио явж байгаа юм бол энэ насны бүх жаргал урт хугацаанд ерөөсөн байнгын тасралтгүй гэдэг нэг тэр их буюу орооцсон болох. Тэгэхээр ашид бодисдгэлийг л үл талбигдах уу гэдэг. Бодисдгэлийг л одоо бити орхиороо гэж. Ямар л жаргал хүсэж байвал, ямар л зовлон дарахыг хүсэж байвал энэ бодисдгэлийг л бяцлах гэдэг чинь. Энэ бол маш хэрэгтэй сэтгэл байна. Тэгээд тэр эцсийн өмнө чанарын ухаарсан дээр бурхны оюун ухаанаар энэ л тустай гэдээ альцсан байна шүү. Энэ одоо юмыг ажиглан тооцоолно гэдэг үл өрсөн. Ямар ч алдаа мадаггүй бүх талаас нь ажиглаж байгаа ухаан байгаа бурхны оюун. Одоо AI эднэр чинь тооцоолол эднэр сайн хийгээд байна да тий. Ер нь бол тийм юм байна. Юу ч шааждна. Ямар ч алдаагүй ажиглдаг гэж байгаа. Тэгээ энэ тустай гээд маш сарвал учир шалтгаан нотлохын ухааны ажигласан ерөөсөө ямар л мэддэг хүн байна тэр бүхнийг одоо мэдж байгаа оюун ухаан энийг хэрэгтэй шүү гэд айдсан байгаа байхгүй. Тэгэхээр та хэдэл өөрөө ажиглаад ингэж хэрэгтэй гэж ойлгож амжихгүй бол ядаж сүсгээрээ дахад алдаагүй энэ хадас явна л гэсэн тагт. За тэнс шүүгүй бодистгэл төрвөөсөл нэгэн ихшнэр төгдрөлт орчлонгийн гямданд боогдсон эмгэнэлтэн нүгүүд түүнчлэн эргэсдийн хөвгүүн химээ өгүүлэгдэх бөгөөд тэнгэр хүмүүнсэлд ертөнцийн мөргөлийн орн болё гэдэг чинь. Одоо тэр хүнд бодистгэл ингээл төрчихөл юм бол одоо төгдрөлт орчлонгийн гямданд боогдсон эмгэнэлтэн нүгүүд одоо бид хэд өөрөө ирэх байхгүй үйл нисвас ирэхэд ингээд энэ ороо төрж хөөд эргэлдээд байгаа шүү дээ. Тэгэл бодистгэл тэр хүн төрчих юм бол одоо түүнчлэн эргэсдийн хөвгүүн гэдэг нь одоо бурхны хөвгүүн болно гэдэг чинь. Химээ өгүүлэгдэх бөгөөд тэнгэр хүмүүсэлд ертөнцийн орны одоо мөргөлийн орн болно гэдэг чинь. Одоо бид хэдэд үүднээс васын эрхэнд байгаа энэ бодисдваа үүднээс васын эрхэнд байгаа энэ хүмүүс бодистгэл төрчих юм бол тэгээд бурхны хөвгүүн бол тэрч. Тэгээ одоо тэнгэрийн орн бол хамаагүй амгалантай орн эднэр байгаа шүү дээ. Тэнгэр хүмүүсэлд. Тэгээ энэ дээр одоо дунд төрөлхийтэн хүртэл орно. Дунд төрөлхийтэн хүмүүс одоо үйл нисванс нь
нисванс харилцсан дунд төрөл хийдэн нисванстай байгаа дүнж бодис сэтгэл төрж байгаа бодисд ба язгуурын үед хамаагүй том баг. Одоо бодисд ба хэрнээ уур байж болно тэр. Нисванс харилцаагүй гэхдээ бодис сэтгэл төрсөн. Дунд төрөл хийдэн бол нисванс байхгүй уур цаар юу ч байхгүй шүү дээ. Бүх одоо энэ үйл төрж хөө дээр гэлдэж байгаа нэг салбарц. Гэхдээ язгуурын үед сүрээр дарна гэдэг чинь мөрөглийн орн болж ирж байгаа. Тэр хүнд бодис сэтгэл төрөх юм бол тэгээд тэнгэр хүмүүс энэ ертөнцийн мөрөглийн орн болж ирж байгаа. Тийм агуу сэтгэл төрнө гэдэг бол үнэхээр гайхамшигтай зүйл болж ирж байгаа. Одоо нэг нохооны хажууд нэг арслангийн зулцаг бол сүртэй үсттэй тий. Ер нь бол язгуурын үед бол том биш. Томроо төрөх юм бол тэрний бол хажууд нь бол баавартай болж байгаа шүү дээ. Тэг жижигхэн симба байсан ч гэж. Тэгэхээр бодис сэтгэл гэдэг бол одоо ертөнцид том хүн үү, жижиг хүн үү гэдэг тэр одоо эд баялагтай байна уу, эсвэл нэр алдартай байна уу гэдгээр бол хязгаарлах. Тооцохдох. Тэр оюун ухаан хэр хол харж ирж байгаа. Хамгийн амтны бодож байгаа энэ сэтгэл бол жинхэнэ одоо дээд төрлөхэд том хүн болж ирж байгаа байхгүй. Ухааны. Тийм харж байгаа хүмүүс л их үйлийг хийнэ үхээс яаж жирээ нэг энэ нас ингэж байгаа хүмүүс агуу их үйлийг бүтээж чадахгүй юм. Эдний зэвч тэг дэлгэр хийж чадахгүй. Тэгээ тэр хүнд одоо бодис сэтгэл төрөхөд бол тэгээ мөрөглийн орн болж ирж байна. За тэгээ алт болгон хөврүүлэгч багсаргийн эрхэм зүйл мэд ариун бус бие үүнийг авч ядгуусны бие агуу үнэлж үгүй эрдэн болгон хөрвүүлэх тул адилтгаш үгүй бодис сэтгэл химээгдэхийг маш шид одоо бат барих дугаа гинэ. Алт болгон хөрвүүлэгч багсаргийн эрхэм зүйл мэтгээд одоо нэг ийргээд одоо мөнгөн усны нэг тийм төрлийн юм байна л да. Одоо нэг тэр одоо мөнгөн усны нэг төмөрлөг хийх юм бол тэр төмрийг алт болгож хувирах тийм чадaltaй нэг мөнгөн усны төрөл байна. Одоо бурхан багшийн нэг жишээ авчихсан. Одоо нэг жишээ ярих юм бол одоо 1 кг тэр одоо ийргээд зүйлээр бодисоор 1 тонны төмрийг алт болгож хувирдаг ч юм уу нэг тийм чадaltaй нэг бодис байх юм байна л да. Энэ одоо үлгэрлсэн байна. Ариун бус бие үүнийг авч ялгуусны бие болгон үнэлж үгүй эрдэн болгон хөрвүүлэгч тул. Одоо энэ хүний төрөл гэдэг бол энэ бие махбод бол ариун бус байгаа шүү дээ. Бид хэдийн зөвөр 1 мм гарan ярьсыг зүсэл харахад дотроос нь юу гарч байгаа. Дэ бээр цус чөмөг харахад наана гой сайхан юм шиг. Тэгээд юу боловч яг үндсэндээ ариун бусын мөн чанартай байгаа шүү. Одоо утгатын бурхан багшийн айлтгахад одоо зовлон утгатын үнэн гэдэг айлтсан. Зовлон гэж юу тавих уу гэвэл энэ биеийг тавь гэдэг жилээ багш. Үүлний сонс ирэхээр авцсан бие байх байхгүй. Тэгээд хаях нь ойлгомжтой, хөшрөн муудан тэгэл маш одоо ариун бусын бие байна гэж байгаа. Энэ ариун бусын биеийг одоо бурхны хөвгүүн болгодог, эрдэнэ болгож хувиргадаг зүйл бол бодис сэтгэл. Одоо бид бурхан багшийн эренсэлгээд бурхан багшийн одоо шүд тэгээд энэ яс ерөнсөлгээд мөрөгж байна одоо. Бурхан багшийн тийм юу мөрөгж байгаа. Энэ мөрөгж байгаа нэг шалтгаан нь бол тэр ариун бусын биеинд одоо бодис сэтгэл өршижсэн. Эрдний орон эцэстийн одоо маш хүчтэй энергитэй зүйл болгоцсон байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ ариун бусын биеийг бурхны хөвгүүн их эрдэнэ болгодог зүйл бол бодис сэтгэл юм аа гэдэг альцсан. Энэ дээр бас юу багш нэг жишээ ярьжсэн. Баян онгорын нэг лам гинэ дээр үед одоо төвдөд ном үзчихсэн ба. Тэгээ ном үзэж байхдаа өрөөнд нь бодис сэтгэл төрсөн байна л да. Тэгсэн чинь бодис сэтгэл төрсөн чинь газар хөдлсөн гинэ тэр орнотогт. Тэгээ газар хөдлөхдөө ямар ч аюулгүй газар хөдлөөд. Тэгээ энэ юу болж ийн гэд лам нар гайхаад одоо тэр үед панчин лам илт болгоод одоо чадaltaй байсан. Монгол ламд бодис сэтгэл мэдлжээ гэсэн. Тэгээ тэр бодис сэтгэл мэдлжээ гээд тэгээ тэр хүнд одоо бодис сэтгэл төрснийг хүмүүс мэдсэн байгаа байхгүй.
Тэгээ нэг жижигхэн өрөөнд ном үзчихсэн байна. Тэгээ тэр ном үзчихсэн өрөөнийх нь үүдэн дээр шар цэцэг ургасан гинэ. Тэгээ тэр шар цэцгийнх нь өрнөөс аваад 13 дугаар талаар уушвас өөрийнхөө ордонд тарьсан эднэргээд тэм яриа бас байт юм бэл. Бодцтгэл төрлөө. Тэгээд одоо номоо үзэл явж байгаа шүү дээ. Тэгээд тэр бодцтгэл төрхөд тэр газар орныг хүчтэй эзэлдэг. Тэгээд дараа нь тэр өрөөнүүд ингээ ээлжлээд ордог гинэ ер нь бол. Одоо тэр өөрийнх нь байр биш шүү дээ. Төр зур тэр хийдийн өрөөнд ном үзэж байгаа. Тэгээд тэнд нь бодцтгэл төрсөн. Тэгээд тэр бодцтгэл төрсөн газар нь өрөөнд нь орсон хүмүүс ямар л уур ааштай хүн байсан очоод өмнө тавьшраа явждаг гинэ. Амгалантай байдал. Тэгээ багшийн багш бас баруун багш гээд ярьжсэн. Нэг хүн хэдэн өдөр нойргүй болчлоо гэд имлэгт үзүүлэх гээд тэр багшийн багш дээр ирсэн байгаа байхгүй. Тэгээ багшийн багш дээр ирсэн чинь нөгөө тэр сайхан сэтгэл хүчтэй байна шүү дээ. Нинж хүчтэй. Дэрэгдэн ирээд ерөөсө хэдэн өдөр босч чадахгүй унтсаар хагаад имлэгт үзүүлэх шаардлагагүй болоо явсан гинэ. Би тэр нэг уур цаартай хүний хажууд очиход нэг юм тохгүй байдаг та тий холбоо ямар юмаа. Тэгээ сайхан сэтгэлтэй хүний хажуудад нэг байгаад дэрэгдэн байгаад тамир байдаг та энерги үүдтэй ч нөлөөлж. Тэгэхээр тэр бодцтгэл төрнө гэдэг бол тэр хамгийн амтныг хайрлсан тэрний жиднэр бол асар их одоо эцэстед өгдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ биеийг эрдэнэ болгож хувиргадаг зүйл бол энэ бодцтгэл байна гэх. Би адилхан шүггүй бодцтгэл химээгдхийг маш их бат баригдахгүй барих. Одоо энэ бодцтгэлийг л одоо маш их сайн бариараа энэний талаар хичээгээр хийж байгаа байхгүй юу. Бас эрдэн бол одоо хязгааргүй байх нь шүү дээ. Тэгээ амьтны гагцгүй сартвах сэтгэл үгүй оюунд бэр сэтгэж үгүй оюунд бэр. Амьтны гагцгүй сартвах гэдэг одоо өдөртөгч чиглүүлж байгаа. Одоо сэтгэж үгүй оюунд одоо оюуны хамгийн л одоо дээд өдөртөгч гэж байна. Бурхан шиг бас хэлж. Ажиглан сайтар шинжилвээс энэ их үнэтэй болсон тул амьтны орон орчлон луга хагацхуйг хүсэгч нугууд адилтхан шүггүй эрдэнэ бодцтгэлийг л бат сайтар бариарай гэсэн байна. Энэ дээр бол одоо яг түрүүний хэлсэн одоо бурхтууд гэсэн. Энэ дээр багшаас нэг жишээ хэлсэн. Одоо дээр үед одоо эрдэнэс олж ярих гад тэ заваар явах юм байна л да. Тэгээд арай тэр нөгөөд нэг эрдэнийн чулуу эднэрийг таньж мэддэг тийм мэдлэг сайтай хүн хамт яваад тэгээд энэ эрдэнийн чулуу шүү энэ тийм шүү гэд ялган таних юм байна л. Тэгээд буцаж ирдэг байсан байхгүй. Одоо барыг маш урт хугацаанд явдаг байсан байх гэдэг. Тэгчээд тэр эрдэнийн юм уугаан танихгүй хүмүүс эрдэнэж явчаад зүгээр нэг чулуу яриад ирвэл балаа юм болно шүү дээ. Энэ яг энэ шиг гэдэг ч. Одоо энэ оюуны сартвах гэдэг нь бол одоо оюун ухаан бүгдийг одоо мэдгч тэр оюун ухаантай одоо бурхан ажиглан сайтар шинжилвээс энэ их үнэтэй болсон тул гэдэг. Тэр оюун ухаанаар юмсыг ажиглан шинжилвэл одоо энэ бодцтгэл их тустай маш үнцэнтэй зүйл шүү гэдэг. Бурхны айлцсан сургуулийн одоо өгшин минь байна л гэсэн. Тэгээ амьтны орон орчлон луга хагацхуй хүсэгч нугууд энэ нь бол одоо дунд төрлөгийг хэлж байгаа. Дунд төрлөгийг одоо магад гарах сэтгэлийг энэ зовлонгоос салын хагацъя гэж байгаа бүх хүмүүс адилтгаж үгүй эрдэнэ бодцтгэлийг л сайтар барих тун гэдэг. Бодцтгэлийг л барих гэдэгс. Бодцтгэл чухал. Үнэхээр буян бусад бүхэн гадил мод мэт үрээ үүсгээд барагдах болох мөн. Үнэлшгүй бодцтгэлийн айл зурмод игнэгтч үр гарахгүйгээр үл барагдан аривдах болов гэв. Одоо үнэхээр буян бусад бүхэн гэдэг бол одоо гадил мод одоо ганцхан үрээ өгөөл дуусч тийм ээ л тэр одоо бананы мод эднэр бол
голгүй байдаг гэд ярьжсэн. Одоо өнц гол эднэр байдаг та тийм байхгүй зүгээр сайхан дэлгэрэл өрөө өгөөл тэгээд дуусчдаг гэж байгаа байхгүй жимсээ ургаал. Одоо буян бусад бүхэн гэдэг бол одоо зөвхөн энэ нас дараа төрөл тэгээл нирван төти эдгээр одоо буйны өвлүүд бол гэсэн үг. Өрөө өгөөл арилждаг. За би нэг тиймтэй бол би нэг тгий эсвэл нэг нэр алдартай бол холдгоо ч юм уу ерөөл тавиад буюу үл тийм бол тэр нэр алдартай болол ч юм уу эсвэл эд баялагтай тэр байдал нэрээд дуусчдаг гэж. Харин үнэлшгүй бод сэтгэлийн айлзуур мод игнигтч үр гарах хуваар үл барм улам харивддаг гинэ. Бод сэтгэлээр үйлдсэн тэр буян бол өрөөгөө дуусдаг. Улам л харивдаад идэг. Тэр буйныг асар их ураа ямар л амар амгалан жаргал өсвөл энэ бод сэтгэлийг л бид гэж чухалчлаад энэд хойноос л явчих юм бол бүх жаргал бүх сайн сайхан зүйл юу нэ ирнэ гэсэн. Одоо би дээр та бүхэндээс хэлж ийсэн. Нэг тусал усыг бүрэн багш авсан чинь далайд хийчих юм бол тэр тусал ус далайг ширгээгүй тооцсон гэж байгаа байхгүй юу. Халбан дээр нэг туслаж байгаа наран тавьчвал тэгээ ширгээ байхгүй болж шít. Тэгэхээр өвчүүн жоохон буюу үлдсэн ч хамгийн эмтнийцэнд үлдсэн буюу бол хязгааргүй тэгээд ирээдүйд бод сэтгэл төрөх бурхан болохын вогт юм гэж. Байнга өрөө өгөх нь шүү дээ. Байнга энэ насанд одоо бид хэдийн үүдний сонстой холдсон тэр буян бол жоохон жаргал идлээд буцаал тэгэл нэг юм төр зүрийн төгс амраа болон өгөхгүй байгаа нь ойлгомжтой шүү дээ. Энэ насны хүсэж байгаа жаргалыг хүртэл одоо энэ тасралтгүй авъя л гэж бодох юм бол энэ бод сэтгэлийн үүднээс л юм хийгээд гэж. Тэгэх юм бол энэ бол хязгааргүй жаргал болно гэдэг. За тэгээд ийм байгаа болохоор нэг ижил зүйл хийсэн ч тэр хүний сэтэл зориг ямар байна. Тэр буюу хураах ялгамж нь үр дүн гарах нь шал өөр болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр бид хэд ном эхлэхийн өмнө энэ ном гэдэг одоо маш их буюу хураах зүйл байна. Хүчээр хамаагүй нэг авралуудуулаад бод сэтгэл үүсгэж байгаа нь бол энэ асар их буйныг тав хүнд одоо хураалах зорилготой байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг үл үрээ ойлголт эднэрийг жоох аваад ирэх юм бол тус эрдмийн бодсон ч арай сэтгэлд буцтай болно гэдэг чинь. Тэгэхгүй бол тэр баг төрөлхийдэн дунд төрөлхийдний номын ойлголт байхгүй тохиолдолд үлийн үрээ ойлголт байхгүй тохиолдолд энэ яриад бас нэмэргүй байхаараа гэж байгаа байхгүй. Нэг хайхтар сэтгэлд ургаж өгөхгүй. За тэгээ өнөөдөр одоо цаг болцсон байна. Тэгээ нинжи өвчээр хамаагүй хэдүүлээ бод сэтгэл үүсгээд тэгээ ном явлаа. Энэ буйны үрээр та бүхэнд одоо бод сэтгэл төрөх болтугай гэд буйныг зориулъя. Хамгийн амтнд бод сэтгэл төрөх болтугай. За тэгээ сэтгэл зүйн үед тэр бусдыг хайрлаж инэрсэн энэ бод сэтгэл байхад ямар амгалан өгөх нь ойлгомжтой шүү дээ. Өөрийгөө инхрийлэн барьсан амж үзлэл одоо намайг тэгчлэн гэж хэлвэл энэ насан чонсон шунлал бид гэдгийг зовоогод байгаас гадна талд байгаа зүйл бол зовоохгүй байгаа нь бол ойлгомжтой байна. Тэгэхээр одоо дими юмд санаа зовж хямрах шаардлага байхгүй. Оюун ухааныг бүр тэлж хол харах хэрэгтэй. Хязгааргүй хамгийн амтныг бодох хэрэгтэй шүү дээ. Одоо 10 зүгийн 3 цагийн ингээд ном дээр хүртэл гарч байгаа шүү дээ. 10 зүг гэдэг нь одоо доор тий дэлхийн одоо агаар дээр байгаа зү авторгууд. Бүр дээр бурхан багшийн үед энэ байдлыг хүртэл хэлсэн байгаа байхгүй юу? 10 зүг гэдэг. ертөнцийн урлагийн 8 зүг л байгаа шүү дээ. 4 зүг, 8 зүг гэсэн. Номын ойлголтоор 10 зүг дэлхийн агаар дээр. Тэгээ хязгааргүй байна. Тэгээ ямар л мэдгэдэггүй байна. Тэр бүхэнд оюун ухаан төгж чадах чадaltaй. Тэр оюуны чадамжийг нэг жижиг зүйлд бариад өөрөөрөө зовоогоод шаардлага байхгүй. Тэгэхээр сайхан хол хараад зориг ирээдүйд бод сэтгэл төрөх болтугай. Тэр бол жинхэнэ амар амгалан төрөх юм байна гэж бодох хэрэгтэй. Тэгээд тийм том зүйлийн төлөө зорж яхад энэ нас дараа төрөл зүгээр ташрамд ямар л жаргал байна тэр бүхэн гарч ирэхээр байна л гэсэн. Тэгэхээр сэтгэл зүйн сайхан хол хараад 50 жаргалтай байх хэрэгтэй. Дэмий янз янзын юмд санаа зовоодох шаардлага байхгүй байна. Тэгэхээр энэ баг төрөлхийдэн дунд төрөлхийдэн ном эднэр бол энэ бод сэтгэлийн тус эрдмийг ойлгоход энийг бүтээхэд суур болж ирж байгаа. Одоо яг энэ насны шунал энэ л хэрэгтэй гэсэн үед хол харахгүй байгаа тохиолдолд энэ бод сэтгэл бол арай
асар дэлгэрийн болоод хүлээж авахгүй шүү дээ. Тэгээ энэ насны шунд эдгээр буцаа бүр оюун ухаан ингээд тэлэх нөхцлүүд нь байгаа байхгүй. Дон төрлөхэд нь тэр төрж байна. Тэгээ сэтгэл зүй таав хүн жаргалтай байх хэрэгтэй шүү. За сайхан амарцгаарай.